Дэвтрийн гомдол альмаа охин зураг дуртай хаач хамаагүй юм зурж нэрээ бичих дуртай. Нэгэн шөнө унтаж байтал гинэт шуугаан дэгдэв. Альмаа гайхан харвал 3 хөлтөмөр бичгийн ширээний хажууд янзгаан зогсож байлаа. Хүү альмаа, морь 4 хөлтэй байдаг. Чи яагаад намайг 3 хөлтэй болгож зурсан юм бэ? Нэг хөлийг минь өгөөд. Хаа. Альмаа ихэд айж хүнжлээ шуган оров. Гэтэл хамаг навч мөчн өв улаан хус мод сэрчигнэн. Би уг нь хамгийн гоолыг цав цагаан хус мод. Гэтэл чи яагаад намайг ингэж улаанаар бодож хаавэ? Улаан өнгөтэй хус мод байдаггүй болохоор чи хус биш гэж моднууд намайг шоолоод байна гэжээ. Альмаа харсаар байтал тооны дэвтэр нь ширээн дээрээс хуудасад эргүүлсээр бууж ирээд альмаагийн хамрыг өвдтөл цохиод авлаа. Ёо. Би уг чиний тооны дэвтэр дээр тэгвэл чи яагаад миний дээр тал сахалтай анх нэг ивэртэй ишиг тэгээ бас нүдний шилтэй могой зурсан юм бэ? Алин миний тоог авэдэр гэж асуув. Маа энэ хачин зургуудаа ав гэв. Гэтэл нөгөө ишиг ах могой 3 дэвтрээс суг үсрэн альмаагийн өвөрт орчов. Ээжээ, би цаашид хичээе. Хагаан хус минь, тооны дэвтэр минь. Уужил химэн альмаа уйлжээ.